За өнөөдрийн улс төр өчигдрийн мэдээллүүдэд хариу барьснаар эхэлж байна гэж. Ер нь би тэр их байх гэж хүнтэй хизээч уулзаж байгаагүйгээ бас хэлмээр. Сүүдрийн засгийн газар гэж байдаг юм аа. Хэлбэгдүүлэх зорилго хизээч агуулж болохгүй. Бодийн гих тодтолтой баясгалан гарч ирээд за тэр өчигдөр одоо ярьсан зүйлүүд дээр хариу тайлбаруудыг хийлээ. За ингэхдээ ер нь одоо өчигдрийн оюук ярьсан бүх зүйлийг үгүйсгэлээ. Би ерөөсөө мөнгө тараагаагүй, ямар нэгэн хууль бус зүйл хийгээгүй гэх мэтчлэн тиймэрхүү зүйлүүдийг ярьлаа. Тэгээд ер нь бол бид нэр аптек ерөөсөө ганцхан л гэрээ авсан. Тэгээд үлдсэн тэр 20 эдэн гэрээнд өөр бидэд нөгөө төмөр зам бариад оронд нь авсан нүүрсээ ингээд 20 эдэн компанид зарсан гэрээ нь өөрөө ингээд төөрөгдүүлээд байгаа гэсэн зүйлийг ярьлаа. Тэгээд оюун эрднийг одоо нөгөө ярьсан бүх зүйлээ нотолж үзвэл тэгээд өөрөө гадаадд явж байгаа юм байна. Ирээд одоо авилгатай тэмцэх газарт гэрчийн мэдүүлэг өгөхөд бэлэн байна гэсэн зүйлийг ярьлаа. За ингээ өчигдрийн оюун эрдний ярьсан зүйл бодийн баясгалан хариу өглөө гэж. Тэгээд хангалттай мэдээллүүдийг сошиал орчинд та бүхэн авч байгаа бах. Тэгээд ерөнхий нэг иймэрхүү зүйлүүдийг ярьлаа. Тэгээд Амундра айлууд манай компаниас гараа явчихсан. Оюун эрдний дагаа явсан. Тэгээд тэр хүнийг одоо би мэдэхгүй ямар нэгэн тушаал заавар өгч ийсэн удаа нэгч байхгүй. Мөнх эрдэнэ манай компанид ажиллаж исэн удаа байхгүй гэсэн зүйлийг ярьлаа. Тэгээд өчигдөр мөнх эрдэнэ ажиллаж исэн гэдэг тэр нэг гэрээн дээр нь те хуулийн зөвлөх гэсэн зүйлүүд гарч ирж исэн. Тэгээ энэ мэтчлээ ингээл одоо нөгөө хэрүүл нүрэлжлээд л байгаа. За тэгсэн өнөөдөр намтай хоёр гишүүн мэдээлэл хийлээ. Тэгээ мэдээлэл хийхдээ юу гэж нэ гэхээр одоо энэ ингээл нэг юм нэг улс төрчид хоорондоо ингээл маргалдаал гарч ирэхээр дандаа ингээл нэгнийхээ ингээл наануу цаануу тий булхаа тавлахыг ахуулыг ярьдаг. Тэгээ энэ нь ингээд ямар нэгэн байдлаар шийдэгдэхгүй тэгэл аль нэгэн таланд бохирдчихвол ингээд өнгөрчдөг. Үүнийг одоо өөрчлөе гэсэн зүйлийг ярьлаа. Тэгээд энэ бодиттой холбоотой энэ аптек гэрээтэй холбоотой энэ авилга одоо тийм энэ хэл ахвал байт юм уу яа тийм энэтэй холбоотой энэ хинэн шалгах төр орог байгуулах ийм санаачлалыг гаргалаа гэж. Тэгээд энэ хинэн шалгах төр ороогоор одоо авч хэлцэл юм байна л да нээлттэйгэр. Тэгээ ингээд ингэж юм байна. Одоо шүү дээ хинэн шалгах төр ороог байгуулахад чинь хуультай шүү дээ бас. 32 гишүүн гарын үсэг зурна. Одоо намтай 2 гишүүний санаачлагыг хинэн шалгах төр ороог дэмжиж 32 гишүүн санаа энийг хамгийн эхлээд гарын үсэг зурсан байх хэвээр. За тэгээд дараа нь улсын хурлаар хэлэлцсэн энэ хинэн шалгах төр ороог байгуулах үгүй юу гэдэг. Тэгээ одоо ямар нөхцөл байдалтай байгаа вэ те? Нэгдүгürt улсын хурл нь хурдж чадахгүй. Арчилсан нам бойкот хийгээд хурдж чадахгүй, чуулганы эрс зөрөхгүй. Тэгээ нөгөө Монгол ардын нам чи 2 хуваагдсан шүү дээ ингээд. Тэгээд өөрсдөө чуулганыхаа эрсийг бүрдүүлж чадахгүй ингээд 3 хэсэг болчиход яваад байгаа. Тэгээ хоёрдугаарт нь шүү дээ тий. Энэ хин шалгах төр ороо чинь нэг чуулганы туршид 2 байдаг баха. Тэгээд одоо өмнө нөгөө нэг оюутлогтой холбоотой нэг хин шалгах төр ороо байгуулагдаад дууссан. Тэгээ одоо харбины нөгөө гэрээтэй холбоотой хин шалгах төр ороог байгуулах гээд Гамбат Баярмаг нарын гишүүд ингээд санаачлаад одоо ингээд ерөөсөө эцсийн шатанд орчоод суугаад байгаа. Тэгээд энэ хоёр чи одоо хэрвээ ингээд номтой 32 гишүүний гарын үсэг цуглуулаад гараад ирэх юм бол дахиад нөгөө харбины гэрээтэй квота булаацлаад алцсан шүү дээ. Нэг хэсэг чи нөгөө оюун эрдэнэ гарч ирээд яг энэ харбины гэрээтэй холбоотой хин шалгах төр ороотой юм квота булаацлаад хэсэг юм болсон шүү дээ. Тэгээд түрүүний оюун эрдэнийхийг дэмжээг улсын хурл унгаагаад тэгээд харбины гэрээ орж ирсэн. Тэгээд одоо дахиад ингээд нөгөө хин шалгах төр ороогоо булаацлах юм болох гээд байх шиг байна. Ямар тааш ингээд нэг юм төр өрөө байгуулъя гэж. Тэгээ энэ төр өрөө байгуулах нь нэг талаараа ингээд хин шалгах төр өрөө гэд нэр нь их зөв сонсогдож байгаа ч гэсэн энийг ингээд буруугаар ашиглаад байгаа. Сүүлийн үед ер нь дандаа л ингээд нэг юм яг тэр хин шалгах төр өрөө ахалж байгаа хүмүүс нь өөрсдийнхөө PR улс төрийн PR-аа хийгээд дуустдаг. Тэгээ ингээд үр дүнд хүрдэг. Ямар тач за ингэсэн юм бэ? Тэгээ олон нийт цаах ингээд үзүүлчихдэг, ийм байна гэж үзүүлчихдэг. Тэгээ ингээд үр дүнд хүрдэг. Юусэн ингээд үр дүн гаргадаг.
Таны хүмүүсийн PR, улс төрийн PR болоод нэгнийхээ улс төрийн нүүдэл болоод ингээд дуустдаг. Ийм байдалтай байна. Тэгээд одоо яах юм бага ямар таа ч ингээд цаашаа өргөлжлүүлнэ гэсэн зүйлийг Монтой хоёр ярьлаа гэж. Тэгсэн өнөөдөр нэг юм хэвлийн багвар хэлээ. Тэгээд тэр нь ямар нам байсан бэ гэхээр улсын хурлын судалгүй үнэн ба зөв нам. Үнэн ба зөв намын одоо хэсэг бүлэг дарга тэргүүндэд дарга гэх мэтчлэн хүмүүс хэвлийн багвар хийлээ. Тэгээд энийг яагаад ярьж ийнэ гэхээр эдгээр ингээд сүүдрийн засгийн газар байгууллаа гэж ярьж байгаа. Тэгээд ард түмний чуулганд 4 сарын 14-нд одоо хийгээд тэгээд түүнээсээ одоо гарсан шийдвэрээ их байх хүмүүст танилцуулаад ингээд цаашаа яваа. Тэгээд сүүдрийн засгийн газар байгууллаа гэж юм яриад байгаа. Тэгээд би бол ингээд энэ хүмүүсийн ингээд мөрөөдлөө яриад байл гэж ойлгоод байгаа. Тэгээд сүүдрийн засгийн газар гэж ер нь юу вэ те? Сүүдрийн засгийн газар гэдэг нь сөрөг хүчин одоо ирэх хурж байгаа засгийн газрын бодлого үйл ажиллагаа буруу чигт яваа таалагдахгүй бол сүүдрийн засгийн газар байгуулдаг. Сүүдрийн засгийн газар байгуулад тэгээд одоо хэмнэлт зөв явах арга зам гэх мэтчлийн иймэрхүү зүйлүүдийг чиглүүлж байна. Наанаас нь одоо шүргдэг гэх юм уу? Тиймэрхүү зүйл байдаг. Тэгээ одоо сүүдрийн засгийн газар ч хамгийн гол нь сөрөг хүчин байгуулдаг. Сонгуульд ялагдсан. Гэхдээ сөрөг хүчин болоод одоо энэ ер нь бол жишээгээр их юм арчилсан гэсэн үг байхгүй юу? Өсөг уул судалтай тэгээд яг сонгуульдаа ялж чадаагүй сөрөг хүчин болцсон. Ийм одоо сөрөг хүчин байгуулдаг. Тэгээ энэ үнэн ба зөв намынхан ингээд өөрсдөө жоохон андуураад ах шиг юм. Яг ингээд улсын хурлд сөрөг хүчин болоод ороод ирцэн те. Ингээд ирэх баригч засгийн газартай ингээд битгэлцэх хэмжээний одоо тийм квоттой гэж өөрсдөө андуураад ах шиг. Тэгээ тийм зүйл биш. Тэгээд сүүдрийн засгийн газар ч юм бас тэгээ ингээд байгуулагдчихдаг ч зүйл биш. Ер нь бол нам дотроо маш сайн ярилцж ингэж гарч ирдэг. Тэгээд ингээд тийм зүйл ярьлаа гэж. Тэр сүүдрийн засгийн газар эднэр одоо байгуулах ямар ч боломжгүй. Энэ бол мэдээж улс төрийн ямар нэгэн PR оноо авах. Тэгээ ард түмний одоо сэтгэл санаагаар тоглох, ард түмнийг өөмүүлэх ийм л зорилготой мэдээлэл зүйл болж байгаа. Тэгээ ард түмний чуулган одоо гуралдуулаад түүнээсээ ингээд санаа бодлоо сонсно гэж. Магадгүй ингээд ард түмний чуулган эдгээр бол хуралдуулж болно тий. Тэгээ ингээд хартны чуулган эдгээр хуралдуулаад яах. Тэгээ цаашаа ингээд гүүрэн байхгүй байхгүй. Одоо жишээлбэл улсын хурлд судалтай цаашаа ингээд ирэх баригч засгийн газарт холбож өгөх тэр төлөөлөгч нь байхгүй юм чинь 1000 ард түмний чуулган хуралдуулаад нэг өдөр баахан хүмүүс цуглуулад сэтгэл санаагаар нь тоглоод бодлоо баахан PR хийгээд ингээд дуснаа гэсэн үг шүү. Тэгэхээр энэ бол мэдгүй боломжгүй байх гэж бодож байна. За ингээд эдгээр нэг юм ярьсны араас ардчилсан намын дотоод сонгуул өндөрлөлөө. Ардчилсан нам чинь нөгөө нэг дотроо шинжил хийгээд тэгээ ингээд нөгөө нэг УБХ аймаг дүүрэг нийслэлээ даргуудаа бүгдийг нэг шинжилээ дахиад дотоод сонгуулаа хийсэн. Тэгээ дотоод сонгуул дууслаа. Тэгээ ер нь харьцангуй гайгүй дуусчих шиг болж байна. Ганц нэг дүүргүүд дээр мэдээж асуудал гарсан байна. Баянзүрх дүүрэг дээр жишээлбэл одоо асуудал гарч Ганбаатар гээд улсын хурлын гишүүн Баянзүрх дүүргийн ардчилсан намын дарга болсон байна. Тэгээд энэ ардчилсан намын дарга болсныг Баянзүрх дүүргийн ардчилсан намын зарим нэг хүмүүс эсэргүүцсэн байна. Яагаад эсэргүүцсэн бэ гэхээр Монгол ардын намын гишүүний үнэмлэхтэй тийм Монгол ардын намын одоо тэр яг амьдрал дээр нь буцалж байгаа энэ доод шатны гишүүд чинь хинбэ гэдгийг маш сайн мэдж байгаа шүү дээ. Энэ Монгол ардын намын энэ тэдний их гэдэг ингээд маш сайн мэдж байгаа. Тэгэхээр тэр гишүүд нь гэсэн Монгол ардын намын ингээд сурчлаад сонгуулийн өөр явдаг гишүүд нь ирээд ардчилсан намын даргын дүүргийн даргын сонгуульд саналаа өгч гинэ гэсэн ийм гомдлыг илэрхийлсэн. Тэгээ ингээд Баянзүрх дээр нэг жоохон асуудал гарсан байна. Тэгээд ер нь бусад тойргууд нэг жоохон ингээд яваад болцсон юм биш. Шүү байна. Тэгээ хөвсгөл дээр мөн дахин санал хураасан байна. Тэгээд бусад ер нь дүүргүүд нэг агуу тэгээд даргуудаа сонгоод УБХ-ийн гишүүдээ сонгоод дууссан байна гэж. За ингээд ардчилсан намын дарга нь өөрөө амлалт өгч ирсэн. Амлалт ч яах вэ? Ер нь ам гарч ирсэн. Бид нэр ингээд дотоод сонгуулаа зохион байгуулад бүх юм жигдэрсний дараа жинхэнэ сөрөг хүчин
ямар байдаг вэ те. Тэгээд жинхэнэ нөгөө нэг улс төрийн нүүдлүүдээ хийж эхэлнэ. Энэ эрх хөрөгчдийн толгойг тоншиж үзүүлнэ гэж ярьж ийсэн. Одоо бүх юм зэгсэрчлээ. Ард түмэн та нараас одоо яг ингээд тэр эрх хөрөгчдийн толгойг тонших ажлыг чинь хүлээж ийн. Тэгээд аль нэг одоо хуваагдсан хоёр талынх нь аль нэг рүү ингээ холбироод байлгүйхэн шиг 2027-28 оны сонгуулаа тий иргэдийнхээ та бүгд өгсөн саналын итгэлийг бодоод ажиллаа сайн хийгээрэй. Тэгээд шинээр сонгогдсон бүх дарга нарт нь амжилт хүсье. Нэг иймэрхүү зүйл болчихоо гэж. За тэгээд шатхууны үнийг өнөөдөр эдийн засгийн хөгжлийн сайд энэхээр ярьлаа. Энэний өмнөх дугаартаа би ярьж ирсэн. Шатхууны үн ерөнхийдөө яригдчих эхлэнэ гэдэг. Түлшний үн, дизель түлшний үн 1500 төгрөгөөр нэмэгдэх юм байна гэдэг ийм тооцоол гарцсан байна гэдгийг ярьж ирсэн. Тэгсэн өнөөдөр за 92 7 сар хүртэл манад ямар нэгэн үн тэ ярихгүй одоогийн хэвээр байна гэж. Тэгээ манайх угаасаа юм 3 сарын нөөцтэй байгаа. Тэгээ тухайн үед ойролт орондын асуудал шийдэгдэхгүй. Тэгээ дээрэс нь одоо нэг газрын оюуны үн чинь шатхууны үн чинь өөрөө ингээд 30% халиад гараад ирэх юм бол манад 92 нэмэгдэж эхэлнэ. Тэгээ наан мэдээж цаг үеийн нөхцөл байдал сайжраасаа гэсэн залбиралтаа сууж яхаас өөр арга байхгүй. За дизель түлшний үн яалтчгүй нэмэгдэнэ гэдгийг өнөөдөр эдийн засгийн хөгжлийн сайд энэхээр өөрөө хэллээ. Гэхдээ 1500 биш 300 дотор барина гэж. Дээдл нь 300 нэмэгдэнэ гэж. Энэ ингээд хүчээр барих гэдэг байхгүй. Одоо ингээд үлдэгдэл байгаа тэр компанид үлдэгдэл байгаа. Тэгээ дахиад оруулж ирж байгаа тэр ингээд баланслж байгаад 300-аас дээш хэтрүүлэхгүй гэдэг. Юмдгүй хүчээр барих гэдэг нь яах гэдэг те. Миний хувьд хүчээр барих гэдэг гэж бодож байна. Цаашаага энэ их байдал үргэлжлэх юм бол 1000-аас 1500 нэмэгдэхээс өөр тарцаагүй. Тэгээ энийг учир мэддэг одоо яам агентлагийн хүмүүс нь өөрсдөө тэр каунт тооцоол хийж байгаа хүмүүс нь өөрсдөө яриад байгаа шүү гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Тэгээд өмнөх нөгөө нэг дугаартаа яг энэ түлш шатхуунтай холбоотой илүү дэлгэрэнгүй ирсэн учраас энэ удаад ингээд хальт яриад өгөё гэж. За өнөөдрийн улс төр нэг юмрх болсон. Зарим нэг хүмүүсийн одоо мэдээлэлд хариу барих хүмүүс Монголын одоо төрийг өдөрдайдаа ингээд байгаа хүмүүс гарч ирж ярилцлага өглөө. Тэгээд өөрийнхөө телевизээр ярьслаа өгсөн зарим хүмүүс жоохон дургу байх шиг байна. Тэгээд ямар таач тэр хүнийг яриулаад ийм байна гэдэг хариултыг авна гэдэг нь өөрөө маш чухал зүйл шүү. Тийм учраас энийг баланстай тэнцвэртэй харах хэрэгтэй шүү гэж хэлэх байна гэж. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Маргааш засгийн газар хуралд маргааш засгийн газрын хурлаадаар зарим нэг онцгой шийдвэрүүд гарах бах. Маргаашийн засгийн газрын хуралдааны улс төрд юу болоод байна вэ? Зугаараараа эргээд уулзлаа. Түр баяртай.